За COP17 хурал бол дэлхийн түвшний байгаль орчин санхүүгийнхэн хөрөнгө оруулагчид бас улс төрийнхний одоо бодит тодорхойлолтын өндөр түвшнийхэн цуглалыг юм тавцсан юм байна. Энэ Монгол улсад болж байгаа нь ач холбогдолтой. Яагаад гэвэл бид гадагшаа явахгүйгээр зардал өрөхгүйгээр олон талын төлөөлөгчд уулзах боломж үлдэж байгаа маа. За эрчим хүчний салбарын үед бидний хувьд энд эрчим хүчний шилжилтийн стратегийг танилцуулж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улс ирэх одоо 2050 он хүртэл 60 он хүртэл эрчим хүчний юунаас гаргаж авах юм бэ? Нүүрснээс, нар салхи, хэдэн хэдэн байх юм? Цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх юм уу? Улс төрөгч гэж юу юм? Тэрийг хэдэн хувьтай хөгжүүлэх юм? Газ, хий яах юм гээд энийгээ ингээд олон нийт хөрөнгө оруулалт танилцуулж байгаа. Ингэсний дараа бид нар тодорхой санхүүжилт, хөрөнгө оруулалт, дэмжлэг, зээлч байна уу? Одоо ярилцах, хэрэгжүүлэх боломжтой болох юм байна. За яг өнөөдөр жишээлбэл дөнгөж сая би ногоон лаб гэдэг төсөл байгаа. Ерөнхийлөгчийн тамгын газар санаачилсан. Энэ ямар төсөл вэ гэхээр ер нь ногоон төслүүд Монголд хэрэгжих шаардлага их байдаг. Иргэд байгууллагууд хэрэгжүүлэх сонирхолтой. Гэхдээ төсөл санхүүжилт авахын тулд одоо санхүүжилт нь байгаа. Гэхдээ авахын тулд шаардлагыг хангах хэрэгтэй байдаг. Ногоон талаас юуг ногоон гэх юм. Тэрийг хөгжүүлэх ёстой, чадварыг нь бүрдүүлэх, төслийг нь боловсруулах, бичиг цаашийг нь боловсруулах, тэр одоо санхүүгийн байгууллагатай холбож өгөх гэдэг ийм шаардлагыг хангахгүй бол бид хичнээн гоё санаа байгаад мөнгө нь байгаад хооронд нь холбогдож чадахгүй санхүүжилт авч чадахгүй болчиход байна. Тэгэхээр энэ бол чухал төсөл. Цаашдаа бас энэ дээр ногоон энэ төслүүдээр ногоон лабын төсөл дээр одоо эрчим хүчний төслүүдийг нэмэх, эрчим хүчтэй холбоотой төслүүдийг нэмэх талаар бид бас бодож ажиллая гэж бодож байна. Ер нь COP17 хурлаас эрчим хүчний салбар ер нь ямар боломжуудыг авч үлдэх нь боломж харагдаж байна. За хамгийн түрүүнд нэгдүгээр бид түрүү хэлсэн олон хүнд, олон бодлого тодорхойлогчдод, мэрэгчлэнүүдэд тэр эрчим хүчний салбарын бодлого хаашаа явж байгаа тодорхой мэдээлэл өгч чадах юм байна. Одоо сэргээх эрчим хүчийг дэмжиж гэж, нүүрсээ яаж боловсруулах гэдэг энэ тодорхой мэдээлэл авсны дараа бид нар хөрөнгө оруулалтын хоёр талын, олон талын харилцаа хөгжүүлэх боломж бүрдэнэ. За мэдээж хэрэг одоо явж байгаа төслүүдтэй холбоотой олон улсууд хийж байгаа. Одоо 24-нд жишээлбэл одоо би бол одоо миний бие бараг хагас өдөр тасралтгүй хөрөнгө оруулагчид болон энд ирсэн бусад улсын төлөөлөгчд уулзсан. Жишээлбэл энд Японы байгаль орчны уур амьсгалын дэд сайд нэрсэн байна. Энэ сайттай ярих юм маш их байгаа. Тодорхой ажлууд, төслүүд байгаа. Тэгээ энийг урагшлуулна. Өөр бас улсуудын болон нүүбийн өндөр түвшний төлөөлөгчид ирсэн байна, дарганар ирсэн байна. Олон улсын санхүүгийн байгууллагуудын бас томоохон банкны захирлууд ирсэн байна. Эдгээртэй уулзаж энэ эрчим хүчний талаар хэрхэн хамтран ажиллах, яаж дэмжих, яаж хөрөнгө оруулалт татах гэдэг талаар тодорхой нарийн ажлууд ярих юм байна. Өчтөрс гадны нийтлэгч ингэж ярьж байсан. Монгол улс маань нар салхины их нөөцтэй. Үнийгээ бас хөрөнгөлүүлжлаад эрчим хүчээ илүү ингээд нэмэгдүүлэх энэ боломж нь бас харагдаж байна гэдэг зүйлийг байна. За яг зөв. Монгол улс за салхины хувьд 1100 гигаватт. Нарны хувьд 2200 гигаватт. Одоо асар их. Одоо биднээс одоогийн бидний хэрэглээнээс жишээлбэл зөвхөн нараар 2000 дахин их нөөц бидэрт байгаа юм. Энэ нөөцийг бид нар дотоодын хэрэгцээнд хангах юм бол энэ бол сүртэй юм болохгүй. Бидний дотоодын хэрэгцээ бол жижигхэн. Харин ийм их асар нөөцийг одоо хиймэл оюун хөгжөөд эрчим хүчний хэрэглээ дэлхийд эрс нэмэгдэж байна. Тэгэхээр Монгол улсад харьцангуй давуу тал сүүлийн хэдхэн жил бий болж байгаа юм аа. Тэгэхээр бид нар дуусахгүй энэ их баялгаа бусад улсуудтай хуваалцах. Бүс нутгийн хэмжээнд одоо Япон, Солонгос, Хятад улстай хуваалцах, тийшээ экспорт хийх бодлогыг эрчим хүчний салбарт явуулж байгаа. Энэ бол бидний одоо нүүрс болоод жишээлбэл асар их баялагтай. Гэхдээ нүүрс бол асар их байлаж хэзээ дуусна. Харин нар салхи бол өвөг дээдсээс байгальд хэрэгс бидэнд хайрлсан хизээш дуусахгүй баялаг юм аа. Дэлхийн сүнж тгүүлийн бол бид эрчим хүчийг ашигласан цагт хизээш дуусахгүйгээр экспортлох, мөнгө олох ийм боломж байгаа. Зүгээр яг мэдээж өнөөдөр Монгол улсын эрчим хүчний салбар шатлын дутагдaltaй асуудалтай байгаа нь үнэн. Гэхдээ энийг бид нар 1-2 жилийн дотор даван туулнаа. Тэгээ бид зүгээр урайлж хэлж байгаа, салбарынхандаа хэлж байгаа. Бид эрчим хүч алдагдал үйлдвэрлэдэг биш, эрчим хүч мөнгө үйлдвэрлэдэг, мөнгө олдог. Энэ дэлхийн түвшний эрчим хүчний салбар болно шүү. Монгол улсын экспортын бас нэгэн салбар бол эрчим хүч бас мөн шүү гэж хэлж байгаа.